байгаад байна. Нөгөө гадаас нь томорцсон байна. Би зургийг авчихлаа. Танахаас өөр компани үлдэх шүү дээ. Тийм ээ. Угаажгыг бол би танартай болсон шүү дээ. Тэр чинь өдөр явуулсан дараа би. Санал дээр доотор цаанаасаа дэмжигтэй ингээд ажиллаж яадаг. За аримаш ундрмаа гэсэн мэт ундрмаа гэдэг юм уу? Усангийн тариалан сумын нутаг гэдэг газар ашигт малтмалын ямар нэгэн лиценз, хайгуул олборлолтын зөвшөөрлгүй ямар ч бичиг баримтгүй хэсэг нөхдүүд тариалан өмнө үлгий сумын малчид мал амьтдын ундаалдаг орлого уулын их ундрагыг өөрчлөн хууль бусаар алт ухаж эрүүл газрын хэвлийг сэндийчин там болгож бүг үзэж таавхан харж байна. Эдгээр хууль бус алт улбарлагчдад тариалан сумаас зөвшөөрөл авсан гэж тайлбарсан тул бид тариалан сумын засаг даргын орлогч текст жаргалаас тодрууллаа. Тэгэхээр өнөөдөр ерөнхийдөө тариалан сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Яг одоо энэ газрыг бид сая явж танилцлалтай газар дээр маш их хэмжээний техник комит хөрвжөд орж ирсэн байна. Бас мэргэжлийн хэлтэй газраас лацтаад явсан техник комит одоо лацыг хөндөж үйл ажиллагаа явуулж ирсэн шүү. Тариалан сумаас ерөнхийдөө энэ зөвшөөрөл өгсөн гэсэн юм яриа гарч байгаа. Тэгэхээр энэ дээр яг тариалан сумаас албан ёсоор зөвшөөрөл өгсөн үү? Ямар чиглэлээр энэ капа ирнэ үйл ажиллагаа явуулах ёстой? За албан ёсоор бол зөвшөөрөл өгсөн бол байхгүй. Эдгээр бол хүсэлтэд удаа дараа гаргаж байгаа. Хүсэлт нь бол байгаа. Тэгвэл энэнд бол яг ийм газрыг ийм зөвшөөрлөлтөөр ингэж ашиглаа гэсэн хууль эрх зүйн күрэндчдэр гэрээ хэлцлийн күрэндчдэр хийгдэг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бас одоо энэ дэр нөхөрлөлд одоо газар хэрэгцээний одоо ашиглалтад одоо ашиглах тий хэрэгцээний газрууд олгож байгаа гэсэн энэ яг одоо яг хаана одоо яг энэ голоос хичнээн километрийн зайдын. За тэр цаанаас ашиглалтын газраас ирсэн зөвшөөрөл байгаа. Тэр зөвшөөрлөлтөд координатын дагуу газрын хэмжиж үзнэ. Голын найс ав газар ашиглалтын эрхлэх хэрэглэн шүү дээ бас. Тийм учраас энэ цаашдаа энэ үйлчлэг явуулах. Одоо яг одоо та бас газар дээр танилцсан байна. Ерөнхийдөө голын одоо их хэмжээ одоо ус цутгаад эхэлсэн тийм эндээс одоо голын олборыг одоо өөрчлөлт эхэлсэн шүү дээ. Энэ одоо ямар хариуцлага тооцож ажиллаж байна? Нийтийн үйл ажиллагааны зохицон тэгээд холбогд хууль дүрмийн дагуу арга хэмжээ авна да. Ямар хүн тэр датцын хүндсэн хизээ тавьсан датцын тэр хууль дүрмийн дагуу арга хэмжээг нь аваад хуулиараа шийдвэрлсэн дээр байна. Аймгийн засаг даргын хяналт шалгалт хийх тухай захирамжаач ажлын хэсэг байгуулагдана. Тухайн газарт шалгалт хийж техник хэрэгслүүдийг лацадсан. Гэвч лацадсан техник хэрэгслүүдийг дур мэдэн авч үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлсэн байна. Тиймээс аймгийн мэргэжлийн хяналтын газар дахин энэ газар шалгалт хийж тариалан сумын засаг даргын орлогч Өмнө сумын засаг даргын тамгын газар засаг даргын тамгын газрын дэргэдэх цагдаагийн тасагтай хамтран дахин шалгалт хийж үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо. энэ бас нүдтэй чихтэй шүү дээ. Олон юм харж байгаа шүү дээ. Тариалан сумын аргагүй ядаж зардал мөнгө зардаач гэсэн олчих гээд. Тэгээ та нар чи энэ ус чинь одоо тэр чигээр ногоон ус гол руу орж шүү дээ. Юу гэж орж Гэвч үйл ажиллагааг нь зогсоогоо төд удаагүй байхад шөнөөр уг компани дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Ус аймгийн тариалан сумын нутаг дэвсгэрийн гэдэг газарт одоо та бүхэн бас харж байгаа юм. Зөв зүгээрээс эв эрүүл газрыг үсцэн өөрчлөөд голдролын өөрчлөөд одоо ямар хэмжээнд туссан байна. Та бүхэн бас харж байгаа. Энэ том төхөөрөмжүүдийг харж байгаа. Бид нар бол энэ асуудлыг одоо 2 сарын хугацаанд бол байнгын энэ дээр хянал шалгалт эргүүл хийж бүх том төхөөрөмжийг лацтлаа. Өнөөдөр бол тэр төрийн байгууллага бол энэ комиссийн хүчин мэгцсэн гэдгийг бол энэ төр би бас хараа зогсож байна. Тэр цагдаагийн байгууллага энд бас ирж ажилласан. Нэрлийн ингэлд ажилласан. Өмнө сум зэрэглэх өмнө сумын засаг дарга энэ цагдаагийн тасаг ирж ажилласан. Тариалан сумын цагдаагийн ажилтнууд бас энд ажилласан гэж байгаа. Тэгээд төвчрөхгүй байгаа. Одоо сая та энэ харлаа. Энэ гол руу орж байгаа тэр ус. Энд чи энэ гол чинь явсараж өмнө сумын нутгурч байгаа гол шүү дээ. Сая та нар эднэрийн голдролоо өөрчилсөн дээр гаргасан нүрийг хар тос мас хойлдог хийцсэн.
жирийн сагны ард иргэдтэйгээ бас энэ хилэн шалгалт хийгээл зөвлөн тусах үйлчлэг үзүүлэл өчнөөл явдаг. Манай ард иргэд бол аялыг бол бас хүндэтгэлтэй хандаж хийдэг. Тэгтэл одоо өнөөдөр хаанаас ирсэн мэддэхгүй, ямар ч өчгөө баримт байхгүй. Ийм нөхцөл ирчээд одоо ус аймгийн маань уул ус нутгуусаа одоо ийм л хэмжээнд дуулгаж байна. Одоо энэ уул ус хамгаалахгүй тулхаа байчжээ. Өнөөдөр бол энэ хаанаас зөвшөөрөл авсагсан зөвшөөрөл тариалан сүм өгсөн гэдэг. Тэгэд бид нар мэдгүй гэл дээр хүмүүс мэдж байгаа гэдэг ийм асуудал ярьдаг болсон юм байна. Одоо бол энэ та нар харж байгаа бах. Энд гişний талбай сүйтгэсэн байна. Бид нар лац 50 явдаг мэрлэнгэлтэй байгууллагаас тавьсан лацыг авч ажил хийж шít. Торгуул юу ч авч ирчихгүй наач. Цагдаа магдаа юу ч ирээд наач тоохгүй байна шүү. Өчтөр ирээд явсан юм юу ч болоогүй шиг одоо өчтөр өнөөдөр бол ажиллаж байна. Өнөөдөр хүчсэн мөкслөө тийм учраас Ус аймгийн ард иргэд та бүхнээс мөн хамтран ажиллаж байгууллагаас энэ дээр хамтарч ажиллаач. Өнөөдөр цөөхөн нэг хэсэг хүм болон нэг хэсэг аж ахуйн нэгжээ сууж Ус аймгийн чинь ард иргэдийн байгаа байдал эрүүл мэндч маш хурдан үйл ажиллагаа өгч байна гэдгийг бас ард түмэндээ бас дуулгая. Ард иргэд маань та нар бас үг хэлээч. Би одоо энэ Ус аймгийн бас Улаанбаатар суугаа усын хурлын гишүүдэд бүгдэндний налуун давтаар хандсан байгаа. Өнөөдөр бид нар л өөрсдөө энэ нутгусаа хамгаалахгүй бол хаанаас ирсэн тодорхойгийн хүмүүс бол үнэхээр там болгож байна. Ард иргэд минь яхан сэрээч. Одоо өнөөдөр байж байгаа байдлаар энэс явж байгаа энэ зуны зуншлагын амур байна. Тэгж яхад энэ талд нь нүүр усын ширгээсэн ийм байдал үргэлж байгаа учраас хүчин мөхслөө тийм учраас бид ард иргэдээс одоо та бүхнээс тусалж хүсэж байна. Одынхоо энэ голтрлоос 300 м зайтай. Хүн зайтай уу? Айдаа тэр хүн чимаагийн төрийн босоо тэр ихтэй ирээд уулзж байлаа. 100 м дотор энэ голын голтрлны явна. Энэс цаашаа бид яг уулын орой дээр уух юм. Бидгүй бичлэг багаар эргэлцтэй газар гэж зааж өгсөн 35.1 газар нь тэнд л байгаа. Тэнд 3 шиг голын цатаа орж иж байгаа. Бодвол тэн дээр л үйл ажиллагаа болох байна. Түүнээс өөр газар дээр бол явуулах юм солигдол байх. Тэрийг товчлоос нь хадаа албан хийгээд явсан одоо эдгээр 90 явж байгаа. Би ямар ч нэг жишээ дээр 90-ээр л хөлөөлрөө төлөх баг. Тэгээд бид нар ямарсан зогсоо харах хэмжээг өөрсдийнхөө мэдлийнхаа хүрээлэл хийн. Тариалан сумын засаг даргын орлогч тэгш жаргал аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Батболднаар тухайн хэсэг нөхдүүдийг ямар ч зөвшөөрлгүй бичиг баримтгүй хууль бусаар алт олборлогч нар гэдгийг инхүү тайлбарлалаа. Ийхүү нутгийн минь газар шороог дураараа ухаж хүм мал амьтдыг уух усгүй болгож байхад тухайн тариалан сумын засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд аймгийн засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурал юу хийцэн. Тиймээс шийдвэр гаргагчид маань энэ тал дээр хамтран ажиллаж нэгэн зорилготой байж байгаль дэлхийг онгон нагшнаар нь авч үлдэцгээе.